Боловсролын хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч Инх Тогтох. Одоо та бүхэнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалын 1-р бүлэг болох сургалтын хөтөлбөр боловсруулах хэсгийг тайлбарлая. Энэ бүлэг нь боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд болон сургалтын хөтөлбөр сурах хүчийг боловсруулах үйл явцад оролцогч нарт зориулсан болно. Сургалтын хөтөлбөрийг боловсруулахын тулд бид юу хийх вэ гэсэн энэхүү хэсэгт судалгааны тухай онцлог тайлбарлана. Сургалтын хөтөлбөрийн шинжилэл нь судалгааны үр дүн баримт нотлохонд үндэслэн байхыг чухалчилж байна. Судалгаа хийснээр яагаад гэдэг асуултанд хариулах баталгаа нотлохотой болно. Ингэснээр олон нийтэд тодорхой тайлбар өгөх боломж бүрдэх юм аа. Бид яагаад гэдэг асуултанд хариулаад зогсохгүй сургалтын хөтөлбөрийг хэрхэн өөрчлөх вэ гэдгийг тодорхойлох нь бас чухал. Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд хөтөлбөрт хэрхэн өөрчлөлт оруулах тухай тодорхой тусганаа. За мөн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн ном, үнэлгээний зөвлөмжийг шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс 3 жилийн өмнө сургууль багш нарын гар дээр очисон байхаар үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлнэ. Яагаад хийх ёстой вэ? За сургалтын хөтөлбөр бол хувь хүний хөгжил төлөвшөлд онцгой үүрэгтэй. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг суралцагчийн сурлагын амжилтаар үнэлнэ. Өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөрийн үр дүн бол суралцагч. Тиймээс суралцагчаа үнэлж үр дүнд шинжилгээ хийн сургалтын хөтөлбөр хэрхэн хэрэгжсэнийг илрүүлнэ. Иймд бид суралцагчид тэдний суралцахуйд гол анхаарлаа төвлөрүүлж ажилласнаар нотлохонд суурилсан сургалтын хөтөлбөрийн шинжилэл хийх боломж бүрдэх юм аа. За энэ нотлохонд суурилсан сургалтын хөтөлбөрийн шинжилэл нь тохиолдлын шинжтэй өөрчлөлтөөс хамгаалах төдийгүй эдийн засгийн үр ашигтай боловсролын менежменттэй болох нөхцөлийг бүрдүүлнэ. Одоо ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалын тухай наривчлан танилцуулъя. За сургалтын хөтөлбөр боловсруулах үйл явц нь 5 уншигтаас бүрдэнэ. Үүнд 1-р нь сургалтын хөтөлбөрийг шинжлэх хэрэгцээг тодорхойлж үзэл баримтлал боловсруулах. 2-р нь сургалтын хөтөлбөр боловсруулах удирдамж, үнэлгээний шалгуур боловсруулах. За 3-р нь сургалтын хөтөлбөр болон сургалтын хөтөлбөрийн зөвлөмж боловсруулах. 4-р нь сурах бичиг, багшийн номыг боловсруулах. 5-д нь боловсролын үнэлгээний удирдамж боловсруулах. За боловсролын асуудал эрхэлсэн сайдын дэргэд байгуулагдсан үндэсний зөвлөлийн удирдлага, зохион байгуулалтын дор менежментийн баг болон мэргэжлийн байгууллага тухайлах юм бол боловсролын хүрээлэн, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, боловсролын үнэлгээний төв, ихтэйц сургуулиуд сургалтын хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд оролцож хамтран ажилланаа. За сургалтын хөтөлбөрийн менежментийн циклийн зураглалт улаан өнгийн хүрээнд байгаа ажлуудын тухай танилцуулъя. Сургалтын хөтөлбөрийг сайжруулах эхний үе шат. За эхний 1 буюу 2 дахь жилд сургалтын хөтөлбөрийн хэрэгцээг тодорхойлно. За үүний тулд боловсролын асуудал эрхэлсэн сайдын дэргэд үндэсний зөвлөл байгуулна. За үндэсний зөвлөл бол сургалтын хөтөлбөрийн шинжиллийн зөвлөх нэгжим. Боловсролын асуудал эрхэлсэн сайд сургалтын хөтөлбөр шинчлэх шийдвэр гаргасан тохиолдолд үндэсний зөвлөл нь сургалтын хөтөлбөрийн шинжиллийн үйл явцыг удирдан зохион байгуулна. Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгохдоо тодорхой шалгуур тавина. Тухайлах юм бол тухайн салбарын хүрээний өргөн мэдлэгтэй, хувийн үзэл бодлоо хүчтэй тулгадаггүй, мөн ажил хэрэгч, ажлын гүйцэтгэл сайтай, хурал сургалт зохион байгуулдаг, үндэсний зөвлөлийн хуралд тогтмол оролцдог, тайлан боловсруулах зэрэг чадвартай байхыг чухалчилна. За дараагийн алхам бол сургалтын хөтөлбөрийн менежментийн циклийн 10 жилийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах. За энэ бол сургалтын хөтөлбөрийн менежментийн циклийн 10 жилийн төлөвлөгөөний загвар. За үндэсний зөвлөл нь эхлээд сургалтын хөтөлбөрийн шинжиллийн 10 жилийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулна. Энэ нь бүх мэргэжлийн байгууллага болон холбогдох хүмүүсүүдэд эх 10 жилд юу хийх тухай тодорхой мэдээлэл өгөх учраа тэд ажлаа урьдчилан төлөвлөх боломжтой болох юм аа. Мөн түүнчлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургалтын хөтөлбөрийн шинжилэлд шаардлагатай төсвийг урьдчилан тооцоолох боломжтой болно. За менежментийн баг, мэргэжлийн байгууллагууд энэ төсвийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сангийн яамд хүргэснээр шаардлагатай төсвийг цаг тухайд нь зарцуулах хэрэг үүсэх боломжтой болно. За дараа нь үндэсний зөвлөлийн гишүүд сургалтын хөтөлбөр сайжруулах, шинчлэх хэрэгцээ үндэслэлийг хэлэлцэн тодорхойлно. За энэ нь сургалтын хөтөлбөрийн менежментийг тогтвортой ойлгох хамгийн чухал үе шат юм. За боловсролын хүрээлэн нь хүүхэд, нийгэм, судлагдхууны судалгааны үр дүнг цогцоор нь авч үзэн үндэсний зөвлөлд хэлэлцүүлж Монголын боловсролын ирээдүйг тодорхойлоход манлайлан оролцох үүрэгтэй ажилланаа.
Энэ нь судалгаанд суурилсан сургалтын хөтөлбөрийн шинжилгээг алхам болно. Сургалтын хөтөлбөрийн шинжилгээний 10 жилийн нэгдсэн төлөвлөлтөд үндэслэн үндэсний зөвлөл дунд хугацааны ажлын төлөвлөгөөг боловсруулна. Үндэсний зөвлөл нь одоогийн мөрдөж байгаа сургалтын хөтөлбөрийн аль хэсэг нь сайн, аль хэсэг нь тааруу байсан, цаашаа сургалтын хөтөлбөрт хэрхэн өөрчлөлт оруулах болсон шалтгаан үндэслэлийг хэлэлцэн. За энд хилцүүлгийн 5 асуудлыг тодорхойлсон байна. Гэхдээ 5-аас ч илүү байж болно. Боловсролын хүрээлэн нь судалгааны дүнд үндэслэн хэлэлцүүлэх асуудал үйл ажиллагааг тодорхойлж үндэсний зөвлөлд танилцуулна. Гэхдээ зөвхөн асуудлыг тодорхойлоод зогсохгүй асуудал бүрээр дүн шинжилгээ хийсэн танилцуулга бэлтгэн. Үндэсний зөвлөлийн гишүүд уг танилцуулгыг уншиж танилцаад хэлэлцүүлэг хийн. Дараа нь сургалтын хөтөлбөрийг өөрчлөх хэсэг талаар маш тодорхой үндэслэл гаргаж үйл ажиллагааг төлөвлөнө. За сургалтын хөтөлбөр нь шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжихээс 1-2 жилийн өмнө сургууль багш нарт танилцуулагдаж 10 жилийн турш хэрэгжинэ. Үндэсний зөвлөл нь хэд хэдэн хилцүүлэг хийснээр сургалтын хөтөлбөрийг яагаад өөрчлөх болсон үндэслэлийг тодорхойлж, тайлан боловсруулж олон нийтэд таниулна. Үндэсний хэмжээний сургууль, багш, иргэд, эцэг их энэхүү тайлан уншиж сургалтын хөтөлбөрт орсон өөрчлөлтийг ойлгосон байх нь чухлаа. Үндэсний зөвлөлийн хилцүүлгийн үр дүнд болон тайланд үндэслэн сургалтын шинэ хөтөлбөрийн үзэл баримтлалыг боловсруулна. Үзэл баримтлалд өмнөх сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үндэслэн одоогийн сургалтын хөтөлбөрт юу хэрхэн өөрчлөх болсон үндэслэл, боловсролын зорилт, хөтөлбөр боловсруулахад баримтлах чиглэл зарчмыг тодорхой тусгана. Ингэснээр дараагийн шинэ хөтөлбөрт ямар байхыг тодорхойлох боломжтой болно. За үзэл баримтлал боловсруулахад мэргэжлийн байгууллагын танилцуулга, үндэсний зөвлөлийн гаргасан тайланд үндэслэн гинтийн санамсаргүй шийдвэрийг тусгахгүй байхыг чухалчилнаа. Үзэл баримтлал боловсруулсны дараа сургалтын төлөвлөгөө боловсруулна. Ямар нэгэн шинэ хичээл эсвэл үйл ажиллагаа байгаа эсэх, эсвэл хичээлийн цагийг нэмсэн эсэх. За жишээ нь одоогийн хүүхдүүд, ирээдүйд технологийн хөгжлийн эринд амьдрах учир математик байгалийн ухааны хичээлийн цагийг нэмж магадгүй. Хэрв тийм бол энэ үзэл баримтлалыг сургалтын төлөвлөгөөнд тусгахдаа маш нухацтай хандах нь чухал гэх мэтчлэнгээр. За 2 дахь үе шатнд сургалтын хөтөлбөр боловсруулах удирдамжийг бичих. За сургалтын хөтөлбөр нь зөвхөн агуулга биш, дагаж мөрдөх баримт бичиг учир бүтэц бичиглэл нь хүн бүхэнд уншихад ойлгомжтой байх ёстой. Сургалтын хөтөлбөр боловсруулах удирдамж нь юу бичих, хэрхэн бичих талаар боловсруулагч нарт нэгдсэн ойлголт өгөх зорилготой. За энэ бол сургалтын хөтөлбөр боловсруулах удирдамжийн бүтцийн загвар байна. За боловсролын хүрээл нь үндэсний зөвлөлтөй хамтран энэхүү удирдамжийг боловсруулна. Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд үндэслэлсэн боловсролын төвшин бүрээр сургалтын хөтөлбөр боловсруулах тул удирдамжид хөтөлбөр бичихэд тавигдах шаардлагыг тодорхой тусгах хэрэгтэй. Ингэснээр сургалтын хөтөлбөр бичиг бэлтгэл хангагдах болно. За сургалтын хөтөлбөрийн зөвлөмж боловсруулахдаа 1-р нь ажлын хэсэг байгуулах, 2-р нь дунд хугацааны ажлын төлөвлөгөө боловсруулах, 3-р нь ажлын хэсгийн уулзалт чадварчуулах сургалт зохион байгуулах, 4-т нь үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд үндэслэн сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулах, 5-р сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулан бүтээгдэхүүнийг үндэсний зөвлөлд хүлээлгэн өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ. За мэргэжлийн байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт орж ажиллах бөгөөд манлайлан голлох үүрэгтэй ажиллана. За энэ бол сургалтын хөтөлбөр боловсруулах дунд хугацааны ажлын төлөвлөгөөний загвар байна. 3-аас 8 дахь жилд хийх ажлын төлөвлөгөөний загвар дэлгэцэнд харагдаж байна. Төлөвлөгөөг гаргахдаа юуны өмнө хүлээлгэн өгөх эцсийн бүтээгдэхүүнийг тодорхойлно. Жишээлх юм бол бага боловсролын сургалтын хөтөлбөр зөвлөмж, суур боловсролын сургалтын хөтөлбөр зөвлөмж гэх мэт. За сургалтын хөтөлбөр боловсруулахад шаардлагатай ажлын дараалал гаргаж түүнд зарцуулах хугацааг тогтооно. Биелэгдэх үүс, хэрэгжих үүс, бодиттой төлөвлөгөө боловсруулахыг чухалчилна. Шаардлагатай төсвөө зөв тооцоолсон байх, хэрэг үйл ажиллагааны талаар мэдээлэл дутуу байвал төсвийг бүрэн гүйцэд тогтоох боломжгүйг тооцоолох хэрэгтэй. Сургалтын хөтөлбөр боловсруулах дунд хугацааны ажлын төлөвлөгөөний биелэлтэд үндэсний зөвлөл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулах хяналт тавьж ажиллана. Сургалтын хөтөлбөр боловсруулагч юу хийхээ ойлгосны дараа дунд хугацааны ажлын төлөвлөлтөд үндэслэн ажлын хэсгүүд үйл ажиллагааны буюу жилийн төлөвлөгөөг боловсруулна. Мөн л хэрэгжих үйс, биелэгдэх үйс, бодиттой байхыг анхаарна. Явцад нь хүний нөөцийг чадварчуулах сургалт уулзалт хилцүүлгээ зохион байгуулах хэрэгтэй. За жишээ нь боловсруулагч нар үйл ажиллагааны 3-4-ийг 6, 7, 8 дугаар сард хийхээр төлөвлөжээ. Энэ боломжтой хугацаа мөн үү?
боловсруулагч нар давхар ажил хийдэг хүмүүс байдгийг тооцох хэрэгтэй. Боловсролын хүрээлэнгийн сургагчид сургалтын орчны судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтнанд Дэнсмаа байна. Энэ бол сургагчид боловсруулах үр шат, сургагчийг сургалтын хөтөлбөрт үндэслэн боловсруулдаг, өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөрийн үзэл санааг сургагчид бүрэн тусгасан байхад анхаарах шаардлагатай байдаг. Энэ нь сургагчийг боловсруулахад хамгийн чухал асуудлын нэг юм. Иймд тухайн түвшний сургалтын хөтөлбөрийг боловсруулж дууссаны дараа сургагчийг боловсруулах ажил эхэлнэ. Сургагчийг боловсруулах үйл явц нь бусад боловсруулах үйл явцтай ижил. Эхлээд сургагчийн их зохиох ажлын хэсэг байгуулна. Хөтөлбөрийн менежментийн циклийн 10 жилийн зураглалт тусгасан 4-8 дахь жилийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулна. Боловсруулах ажлын хэсгийн уулзалт, сургалт, хилцүүлэг зохион байгуулна. Богино хугацааны буюу жилийн ажлыг төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөөний дагуу сургагчгаа боловсруулж эцэслэнэ. Одоо та бүхэнд сургагчийг боловсруулах дунд хугацааны ажлын төлөвлөгөөний загварыг харуулж байна. Энэ төлөвлөгөөнд нийт хэдэн ширхэг эцсийн бүтээгдэхүүн буюу сургагчийг багшийн ном байх, хариуцах, байгууллага, нэгж, мэргэжилтэн, их хянах, агуулга болон техникийн редакторыг сургагчийг бүрээр гаргасан байх ба боловсруулах алхам, хугацаа зэргийг аль болох тодорхой гаргасан байна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн байгууллага, хэвлэлийн газрууд, ажлын хэсгүүд хэлэлцэж энэ төлөвлөлн мэдээч хэрэг энэ төлөвлөгөө хэрэгжих үеэс биелэгдэх үеэс бодиттой байхыг чухалчилж үзнэ. Дунд хугацааны төлөвлөгөө хийсний дараа жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулдаг. Боловсруулагчдад юуг хэрхэн хийх тухай сайн ойлгуулсан байх ёстой. Сургагчийг боловсруулах ажлын хэсэгт сургагчийг сургууль дээр хэрэгэлдэг ерөнхий боловсролын сургуулийн багшийн төлөөллийг оролцуулна. Гэхдээ тэдний ажлын чиг үүрэг, ачааллыг бас тооцох шаардлагатай. Мэргэжлийн байгууллага нь богино хугацааны буюу жилийн төлөвлөгөө хэрэгжих боломжтой эсэх мөн дунд хугацааны төлөвлөгөөнд нийцэж буй эсэхэд хяналт тавьж ажиллана. Одоо та бүхэнд боловсролын үнэлгээний удирдамжийг хэрхэн боловсруулах талаар танилцуулъя. Боловсролын үзэл баримтлал, шинэ сургалтын хөтөлбөр боловсруулах явцад үнэлгээний шалгуур тодорхой болсон байна. Үнэлгээний шалгуурт үндэслэн боловсролын үнэлгээ хийх удирдамж боловсруулахдаа сургалтын үйл явц суралцагчийг хэрхэн үнэлэх тухай тусгасан байна. Удирдамжийн талаарх хэлэлцүүлэгт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт болон холбогдох экспертүүд оролцох шаардлагатай. Үнэлгээний удирдамж боловсруулах үйл явц нь бусад ажлын хэсгийн боловсруулалтын адил үе шаттай. Нэгдүгээрт нь ажлын хэсэг байгуулна, хоёрт дунд хугацааны төлөвлөгөө боловсруулна, гуравт ажлын хэсгийн уулзалт гишүүдийг чадваржуулах сургалт зохион байгуулна, дөрөвт үйл ажиллагааны болон жилийн ажлын төлөвлөгөө боловсруулна, тавд үнэлгээний удирдамж боловсруулна. Үнэлгээний удирдамж боловсруулах энэ хэсэгт үнэлгээний даалгаврын сан шинжлэх ажлыг нэмж хийнэ. Одоо та бүхэнд боловсролын үнэлгээний дунд хугацааны ажлын төлөвлөгөөний загварыг харуулж байна. Мөн ажлын хэсгийн бүтцийг хамт үзүүлжээ. Сургалтын хөтөлбөр боловсруулсны дараа үүнийг боловсруулж эхэлнэ. Бүрэн дунд боловсролын хувьд цаг хугацааны хувьд шахуу төлөвлөгдсөн байгааг анхаарах хэрэгтэй. Үнэлгээний удирдамж боловсруулагч нар нь сургалтын хөтөлбөр боловсруулагчтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж нэгдсэн ойлголтод хүрсэн байх шаардлага бий. Энд үнэлгээний ажлын хэсгийн үйл ажиллагааны болон жилийн ажлын төлөвлөгөөний загварыг харуулж байна. Хэн юуг хийх талаар наривчлсан төлөвлөгөө хийх боломжтой. Одоо дэлгэц дээр үнэлгээний даалгаврын сан шинжлэх ажлын даргааллыг үзүүлж байна. Үнэлгээний даалгаврын сан нь тасралтгүй шинжлэгдэж байх шаардлагатай. Гэхдээ сургалтын хөтөлбөр шинжлэгдвэл түүнийг дагаж үнэлгээний шалгуур өөрчлөгдөх учраа даалгаврын сан байнга шинжлэх шаардлага гарна. Даалгаврын сан шинжлэхийн тулд блюпринтийн дагуу жишг даалгавар боловсруулна, туршилт хийн. Дараа нь даалгаврын тайлбар, шинжилгээ, мэдээллийн сан шинжлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Дэлгэцэнд үзүүлж байгаа блюпринт нь даалгаврын бүтцийг тодорхой харуулдаг. Энэ нь сургалтын хөтөлбөрт тусгасан үнэлгээний зорилтын дагуу суралцагчийн юуг хэрхэн үнэлэхийг гаргасан хүснэгт бөгөөд сургалтын хөтөлбөр суралцагчийн амжилтыг үнэлэх хамгийн чухал мэдээлэл байх болно. Даалгаврын гүйцэтгэл нь сургалтын хөтөлбөрийн үнэлгээ болж аль хэсэгт ямар асуудал байсныг илрүүлэхэд хэрэглэгдэх юм.